Анх удаага ийм том сургууль харж байгаа хүн бол манай нэмэн гол дүр Изүкигээ дуудаа явчи. Манай нэг бас нэг хүн дууддаг нь Конохана. Энэ сургуулийн хамгийн алдартай хөөрхөн охин гинэ. За тэгээд манай хүнтэй бүр амар дотн харилцаатай байдаг. За тэгээд яаж ийм дотн харилцаатай болсон талаар ингээд асуултын тэмдгээр эхлүүлье да. Йоо, өглөө хосвч биш тийм юм биш. Нүд тавцсан. Юу вэ? За энэ удаагийн бичлэгээр саний ярьсан нэг ярих болно. Тэгээд саний анимыг онцлог үлсэн шалтгаан тэгээд зургийг нь орчихгүй дээ. За тэгээд энэ удаагийн бичлэгтэй болохоор Monlog application хамтран ажиллаж байна. За тэгээд манайгаа спонсорлж өгсөн Monlog application-д маш их баярлалаа. За тэгээд бичлэг рүү орцгоё. Мен залуухаараа өөрийнхөө сургуулийн төлбөрийг өөрөө ажиллаж олд юм байлээ. Аавч нь болохоор бүр ямар ч бүтлгүү гарууд мөрөдө тоглоомтер донцсон гарууд гэж байгаа байхгүй юу? Тэгээ мань хүн гэртээ ирсэн чинь нөгөө аав ээж нь байхгүй сайн сууж байгаараа гэснээ. Яваад өчгсөн л аймаг л да. Тэгээд дээрэс нь бас өөрхөн сургуулийн төлбөрийг бас аваа явчихсан. Бага ганц мөнгө нь ердөө 200-оос. Тэгэх замдаа нэг сургуулийн алдартай хүнтэй зөрнөө. Мань хүн газараас нэг хитэж олж байгаа юм л та. Тэрийг нөхөхгүй дуудсан чинь мань хүн бараг те ямар хөөрхөн охин байв л гэж байгаа. Тэгэл үжсэн чинь бүр нүдэн дээр нэг хоёр хүн хулгаалаа авч шүү. Мань хүн зосоогсон биш өөрөө бас баригдаа явчихж байгаа. Нөгөө хулгаач чинь манай аав ээж барьцааны мөнгө төлөхгүй байх гээл. Нөгөө хоёр чинь болохоор Конохан гээд Конохан группийн ганц охин гээд айгу том бараа барьж авсан байна гэж байгаа байхгүй юу? Нөгөө чинь гинт сэрснээ шээлээ бэлээ гээл. Хүмүүст болохоор хүнлэгдэг сайн охин гээл. Яг үндэ болохоор бүкс нь бүтлээрээ иргсэн нэг охин байгаа юм л та. Бүдэрч унж мунаал. Дараа мань хүнийг яага баригчсан гэж асуухт нь мань зал болохоор чи энэ унагчсан байлээ гэж өгдөг. Эдийн манай хүн ерөөс хулгайлагчсан ч гэсэн сандарч мандарсан юм байхгүй. Тайван одоо удахгүй тусламж хүрээд ирнэ л гэж байгаа. Саяны юун дотор нь болохоор GPS л байд юм шиг байна лээ. Нэг хүн ч гэсэн те аврах багийнх тагаа яриад Коноханы гэр бүлийнхэнтэй ер нь бол нөгөө дээрэмчин чинь ярьж байгаа юм байна. Мань хүний бас өвдгийг төрлөө унтаад өгдөө. Тэр гэр бүлийнх нь болохоор яриаг нь тойруулаад ерөнхийдөө саатуулаад ах шиг байдаг. Охины чинь цохин мохны хэрийг сонсгоодаа мань хүн урдурч ороод хамгаалал гэж байгаа байхгүй юу? Өөртөө нь болохоор чөлөөтэй харьцаж байгааг харсан Конохана мань хүнд жоохон татахтаад байгаа юм л та. Тэгээл чи миний гээвжсэн чинь нөгөө аврах багийнх нь хүрээд ирж байгаа. Мань хүнийг ч бас дээрэмчин гээд бас барих гээд тэгсэн чинь нөгөө Конохана чинь би энийг аммаараа ингээд мань рүү бүр заачтیں۔ Нөгөө зинчтэй мэдлээ гэ тэгээ нөгөө хэд чинь машинтай явж байгаа. Эцэгхүйгээс бүр наалдаа салтгүй. Дараа мань хүнийг судалж ингээд бүх мэдээллийг одлоод мэдчихдэг. Нөгөө тэртээ аав ээж нь бүтгүү гараа тэгээд аав ээжтэй мөнгө алж одоо бүр шалтаа бууцсан байгаа гээл те. Коноханагийн гэр бүлийн систем тийм амар мөрдлөг сайн юм байлгүй те. Тэгээ гэртэн ирсэн чинь бүр ордон цааш. Мань хүн болохоор анх удаагийн ийм том гэр харж байгаа. Манай гэр оронд нь бараг нохооны үүр байсан юм шүү л гэж байгаа. За тэгээд гэрийн эзэн болох Коноханагийн аав тань уулзж байгаамаа. Охин нь тэ эцгүүгийнхээс ингээ наалдаа салахгүй байсгийг харангуйтаа өөрийнхөө асрагчийг гэрэгт бол олдсон байна л гэж байгаа юм л та. Тэгээ чи манай охиныг асрах тийм ажилд ороо гэж байгаа нь тэр өдрийн цалин 20,000 йен гээл мань хүн бүр амар өндөр мөнгө өгөхгүй юу? Тэгээд бас хоноглох байр 3 өдрийн хоолтой. Тэгээд бас тэр цуг сургуульд нь бас цуг явуулна гэдэг тэр сургууль нь бүр амар бачууд явдаг сургууль гэж байгаа байхгүй юу? Тэгээд бас охинд нь болохоор гар хурж болохгүй тий. Өөр нөхөртэй болохт нь ирэхэд бол туслана л гэсэн үг. Конохана охин нь болохоор гэртээ болохоор дураараа байдаг харин гадуур явахдаа зүгээр эрхэвсэх тий. Би амар зүв авч явдаг тийм хүн гэж байгаа байхгүй юу? Энэ зүйл нь ч болохоор те гэр бүлийнх нь нэр хүндтэй холбоотой зүйл болохоор заавал тэгж жүжиглдэг гэж байгаа. Мань хүнд асрагчийн гарын авлага гээд баах юм өгчдөг. Тэгэд бас мань хүнийг толооны урлагаар хичээлэнгээр хид хид удаа авч чулуудаад мань хүн намаа өршөөгөө гэж үхлээ гээл. Тэгээд орлогоос шагаасан чинь Конохана өөрх нь орон дээр унтж үйдیں۔ Мань хүнч дээр наа чи миний арштай марштай гэж чинь асрагчаар миний ор гээл унтаад байгаа юм л та. Тэгээ өмнөх хуучин сургуульд очиж чадахгүй болсон тухайгаа тэгээд өмнөх найзтайгаа ингээд чаталж яхад нь
Коно хана тэгээд утсын хураагаад авчдаг. Тэр охин эмэгтэй л байсан байг лээ гэж хардаад байгаа маа ш. За тэгээ сургууль дээр очиж юу болох нь те энэ бүгдийг асуултын тэмдэг дүүлдээгээд тэгээд бичлэгэд дуусгая. Гэхгүй тэг өргөжлүүлээд 2 дугаар анги эхлэхээс өмнө манай бичлэгийн спонсор болох Monlock цэг юм байна. Хэрвээ та болцох газар болж чадахгүй байвал бас найзуудаараа гарахаа таагаар явахаа мэдэхгүй байвал Monlock аппликейшнийг санал болгож байна. Монгол ер нь кафе, ресторан зэрэг газрууд руу залгаж захиалга өгөх бас те эсвэл ажиллах цагийн хуваарийг нь мэдэхгүй бас нэлээд хэцүү байдаг да. Facebook, Instagram-аар олигтой мэдээлж авч чадахгүй, Google Map дээр хайсан ч олигтой юм байдгүй шүү дээ. Харин Monlock аппликейшн болохоор Монголын бүх төрлийн бизнесийг нэг дор багтаасан анхны хайлтын платформ, ажиллах цаг, хуудасны дугаар, байршлахад бүх мэдээлэл нь байж болно. Дээрс нь очиж үзсэн газрынхаа үнэлгээг өөрөө бас үнэлж болдог. Тэгээ Monlock аппликейшн доторх таалагдсан газраа ингээд найз руугаа скриншот тэгээ зураг мөрөг явах шаардлагагүй, зүгээр нэг ердөө ганцхан товчсоор дараал найз руугаа хуваалцах боломжтой байт юм байна. Очиж үзсэн газруудынхаа баахан үнэлгээ ч гэсэн хүмүүсийн сэтгэл, од үнэлгээ гээл тэр болгоныг харж болохоор тэ очиг газрынхаа ямар муу сайныг ингээд мэдэж бас болно. Эсвэл таатай өөрийн бизнес эрхэлдэг бол өөрийнхөө бизнесийг энэ Monlock аппликейшнээс бүртгүүлж болно. Бүртгүүлэхдээ мэдээж үн төлбөргүй юм бэлээ. Бүртгүүлснээр даваа тал гэх юм бол таны бизнес илүү олон хүнд хүргэх боломжтой болдог. Дээрс нь бас нэг урамшуул зарлж байгаа юм байлээ. Monlock аппликейшн дээр групп чат үүсгээд 7 хоногийн дотор 100 идэвхтэй гишүүнтэй болж чадах юм бол заяа 1 сар төгрөгийн урамшуул авах боломжтой юм байна. Monlock аппликейшн болохоор App Store болон Google Play Store-оос татчих боломжтой байна. За тэгээ Monlock аппликейшнаа татаж үзээд, хэрэглэж үзээд тэгээд урамшуултай идэвхтэй оролцоорой. Хамтран ажилласан Monlock аппликейшн буюу Monlock сегмент байла. Баярлалаа. За маргааш нь болтой мань хоёр сургууль руугаа явж байгаа. Коно хана болохоор гэртээ хармаар нэгээ сургуульд явмааргүй ийм хурдан сургууль орох болчихж байгаа юм уу гээл. Нөгөө үйлчлэгчийн хувцастай эмэгтэй болохоор мань хүнтэй ажлын зааж өгч байгаа байхгүй юу? Ингэн тэнгэн гээл юмнуудыг хэлж өгдөг. Харин тэгээд үжис чинь Коно хана намайг тэрвэрээч гэдیں۔ Манай эзэвхөг гоё үнэртэй гэж байгаа байхгүй юу? Хүн байхгүй үед болохоор Коно хана чөлөөтэй байдаг. За тэгээд сургууль дээр ивэ. Мань хүн анх удаагийн ийм том сургууль харж байгаа. Тэгээд сургуульдаа шилж ирсэн шинэ хүүхэд танилцаараа гээл. Манай хүн ч гэсэн өөрийгөө танилцуулаад судалдаа суудаг. Эхний цаах хичээлэн гэсэн чинь бүр 3 дугаар ангийн хичээл бүр амар хүнд сэдв хичээл үйдэг. Коно хана мэдээж алдартай сургуулийн охин болохоор тэгээд баахан хүмүүсээр хүрээлүүлээл. Тэгээ манай хүнтэй найзууд болох гэдэг 2 хүүхэд хүрээд ирчихнэ. Өөртөө танилцуулаад зүгээр нэг өөртөө адилхан өв залгамжлагч, ундлагч бүгдээрээ баян айлын хүүхдүүд байгаа байхгүй юу? Манай хүнийг ерөөхдөө бол Коно ханагийн асрагч гэж хүнд мэдэгдэж болохгүй. Нөгөөдөө хүүхдүүд нь чайраад Коно ханагийн сүйт залгамж шүттэй гэж асууж байгаа. Сургууль дээр цуг ирж байгааг нь харчихжээ. Сургуулийн хамгийн алдартай охин юм чинь тэгэл хил амд орч магадгүй тий. Дараа нөгөө хоёр чинь сургуулийн дээгүүр дээр цуг хоолж гинэ. Мань хүн өөрийгөө мэддэгдүүлж болохгүй гэсэн штэ. Тэгээд нэг өөрийгөө IT группийн өв залгамжлагч гэж худлаа яриулж байгаа юм байлээ. Дээрээс нөгөө чинь бүр жоохон ялуурастай бибиний хамраа хоолмоо хийж өгөөл. Тэгэл өдрийн цалинмэл намайг тэгж цалинжуулж байгаа. Би чинь асрагч масрагч тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээ сурснараа гэх юм мань хүний өвдөг дэрлэл унтаад өгдөг. Тэгэж чинь нөгөө үйлчлэгч чинь залгаж байна. Сургууль дээр юу болсон чамтай хүн яриа үзнэ хоёр хүн яриа үзсэн гээл нөгөө хоёрыг чинь бүр хоёулаа бүр амар том алдартай хоёр компани байгаа байхгүй юу? Мань хүн ч тэр надад судлаа хэлчих гээл. Мань хүн ажиллаа хийхэд бол банкын араас нь дагаастай. Тэгээ нөгөө үйлчлэгч чинь залгаж байна. Хэвтэж болно өөрийнх нь байршилтай нэлийн холцсон байна. Хэвтвчээ хайцсан юм шиг байна гэж байгаа байхгүй юу? Тэр хэвтвчээ яаж яхад охтуудын 0-д үлдээч гэсэн байдаг. Мань хүн яаж орж авах вэ те? Тэгэл нэг хүн ингээд таардیں۔ Нэг шаргал үстэй нэг охин байдаг. Нэлийн том компани ерөнхийлөгчийн ганц охин гэж байгаа байхгүй бас. Мань хүн ч гэсэн мэдлэг дутбгаа гэдэг нь өршөө гэл. Ямар нэгэн асуудал гараа гэж асуухад мань хүн тэг мэдээж тусламж гуйж байгаа л тэр. Чи яагаад охтуудын 0-д өөрхөн хэвтвчийг үлдээсэн байдаг үлээ гэж асуухад нь өөр нэг охин үлдээчихсэн байсан юм аа. Тэгээд намайг хайгаад өгч гэж гуйсан гэж идэг. Мэдээж тэ энэ сургууль тэгээд өөр хүний зарц боолоо байвал тэгээд нэр хүнд чинь уны шүү маны шүү гэл тиймэрхүү юм санал явдаг. За тэгээд сургуулийн гадаа жижигэн цөөрөм дээр ирсэн чинь мань охин чинь загас мас хоолч гэсэн байж байгаа байхгүй юу? Гэртээ очигүй тэнд давтлаг хийн мэн гэдэг харна тэгээд чипсэр хуураад гэрлүүний болчихж байгаа. Жоохон хүүхэд харж байгаа шиг л тээд. Үүнээс хойш мань хүн 2 дахин илүү хүнд их бэлтгэл хийдэг болсон. Ердөө 2 он жиштэй тулааны урлагийг айгүй хурдан сурж байгаа мань хүн
Нөгөөжлөг чинь ч гэсэн чи хурдан тулааны урлаг сурдсан байх мэн гэл. За тэгээ бэлтгэлээсээ гараад явж байхад нь усан доорын морно гэж ярьж байхад нь зөв канаана өрөөрөө дагуулж ороод өөрөөнийхөө усан сан тэгээд цуг усанд орчиж байгаа. Мань хүн бас тэгээ эр хүн глимсэн хойно тэгээд өөрөө сатааруулахын тулд гэх юм а даа тэгэл бичээл уншиж машаад. Тэгэд үжис чинь нөгөө хүн чинь миний толгой говаагаад өгж авдیں۔ Юу толгой заад тэгээ оваа гэдэг нөөс чинь миний дотор халуу цаадаа малуу цаадаа тайлчгүй мaalчгүй гэл. Нэг өөжлөгч чинь өгсөн гэдгийг сонсогоотой тэгээд өөжлөгч нь бүр анханасаа харж ирсэн л болж таарж байгаа юм л. Тэгснээ бүр сэрэл дарагч марагч гээд ийм өгөөд тэнхтэй витамин л гэсэн л дээ. За тэгээд дараа өдрийн сургууль дээр болтой. Шүүнээс гуламтлаа аваад явж байхдаа нэг охинтой зөрдий. Мань хүн гэсэн танихгүй юм шиг зөрөх гэсэн чинь тэгээ нөгөөдөг чинь араас нь гүйж ирж барьж авснаа. Эцүүгээ сансан шүгөөд бүр өөлээд идэм тавирж аваад одоо баг. За тэгээд энэ охин хинбэ тэгээд асуултын тэмдэг ард үлдээгээд бичлэгээ дуусгая. За тэгээд энэхүү бичлэг маань дуусч энэхүү бичлэг маань таалагдж байгаа бол тэгээ үргэлжлэх бас үзмээр байгаа бол бүгдээрээ коммент спамта 500 коммент хүргэе guys. 1000 ч үс яа тэгээд бүгдээрээ бас лайк дараарай. Тэгээд бас монлог аппликейшнийг бүгдээрээ татаарай зөө. Ингэснээр дараачийн фарт илүү хурдан орох болно. Тэгээ юуны түрүүнд энэхүү бичлэгийг ингээд хүргэхэд тусалсан монлог цэгийн мэндэ маш их баярлалаа. Тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.